Би айгүй хэцүү зүйл. Гэхдээ миний амьдралдаа амар хийсэн зөв зүйлүүдийн нэг юу вэ гэвэл би хизээж хүнээс хайр, халамжийг найдаж итгэж хүлээхээ болсон. Ямар нэгэн expectation хүнээс хүлээхгүйгээр амьдрна гэдэг би өөрийгөө маш их хэмжээгээр эрх чөлөөтэй болгож чадж байгаа гэсэн. Мэдээж өөрөө хариуцлагуудаа мэдээж даана. Тийм учраас чиний хайртай ээж, аав, эмээ, өвөө, хайртай эхнэр, найз, охин, эсвэл хүүхдүүд ч хамаагүй хэн нэгнээс ямар нэгэн хайр халамж чамааг ойлгохыг найдаж хүлээгээд хэрэггүй. Чи өөрөө өөрийнхөө л эзэн, чамайг хэн ч ойлгохгүй, чи л өөрийгөө ойлгоно. Тэгэхээр өөрөө өөртөө хайртай байж, өөрийгөө чи өөрөө ойлгоод тэгээд өөрийнхөө гарч байгаа асуудлыг шийдэж тэрний дараагийн алхам руу оч. Энэ чиний сэтгэлгээг маш их чөлөөтэй болгож, маш чамд илүү зүйл хийх боломжийг олгоно. Тиймээс бусдад битгий найд, бусдаас битгий халамжийг хүс.